сайн байцгаана уу? Өнөөдөр би таатай хайлт хийж зааж өгч байна. Тэгээд заавал өрөмөө хийцэж гисэн өрөнгөөр яаж хайлмаа хийх талаар зааж өгье гэж бодлоо. Тэгэхээр юуны төрөйг бүгдээрээ эхлээд усаа буцлаа. 200 мл ус хийгээд тэгээд 200 мл ус хийгээд тэгээд нэг халбаг цай хийх нь байна. Хэрвээ Монгол цай байхгүй бол зүгээр хар цай хийчих болно. За одоо цай маань буцалчлаа. Цай маань буцалж байгаа учраас шаарыг шүүж аваад тэгээд ийм heavy whipping cream болсон. Яг үндэ thickened cream хийх хэрэгтэй байхгүй. Тэр энэ Америкт бол хэцүү болохоор heavy whipping cream болсон. Тэгээд энэ удаад би organic heavy whipping cream болоод яг 20% төслөх төлөв байлаа. 15% бол сайн байдаг. Тэгээд 25% хийгээд үзье за. За энэ ерөөхдөө 473 мл крем байна. Энэ крем дээрээс хийж байгаа. Бүгдийг хийжлээ. Тэгэнгүүтээ одоо зөөлөн гаалтай. Нэлээд зөөлөн гаалтай буцлаа шүү. За одоо сүгэ өөрүүлчлээ. Одоо энэ бүхэл өрөнгөөр хийдэг. Wheat flour. За ихтэй саан дээрээс богино өөрчлөх хүсэг. Тэгээд зөөлөн гаалтай хийвэрээ. Тэгээд гурлаа багаар юм байл. Тэгээд явчихна. За одоо та хэд харж байгаа ингээд буцалж байна. Тэгээд шар тасна ялгараад эхэлчихлээ. Одоо шар тасаа шүүж аваад үлдснээр сайхан хайлмаа хийндэ. За ингээд шар тасаа шүүгээд авсан байна. Шүүгээд авсан. Одоо дөөрөмгөө дахиад буцлах юм. Одоо буцсан ханаа бор сахар хийн. Бор сахараас 2 жижиг халбар хийх юм. За ингээд бор сахараа хийсэн. Та бор сахараа хийгээд татаж байна. Тэгээд одоо бүцнээ raisins гэдэг. За ингээд хайл момент болж байна. Нэг дахиад нэлээд шат тас гарчлаа. Одоо дахиад шүүгээд тэгээд